За уг нь энэ хэлж байгаа асуудлыг бол дэмжиж байгаа үнэн орж ирэхэд нь бас илэрхийлж ирсэн. Тэгээ өмнө асуусан зүйлийг дараагийн шатандаа бас илүү тодорхой болгоод оруулж ирье гэж тухайн үед бас ярьж ирсэн. За тэгээ тэрийг бас дахиад тодорхойлчихъя. Энэ нөгөө симуляц хийх буюу одоо энэ зээлийн дагуу эмнэлэг маань үйл ажиллагаагаа явахаар хичнээн одоо төгөрөг Монголдо үлдэх вэ? Дээрэс нь эрүүл мэндийн одоо энэ чанар үйлчлэгээ хэдэн хувиар яаж ахих вэ гэдэг. Өмнө бол 30 орчим хувиар ахина гэжсэн л та. Тэгээ энэ дээр бол тодорхой судалгаа хийнэ гэдэг жисэн. Нэг хоёрдугаарт нь энэгээр сайдаа энэ миний ойлгож байгаагаар бол орон нутгийн 6 бүс байгаа юм. Улаанбаатартайгаа нийлээд 7 нэгж бүсчлэн хөгжлийн үзэл баримтал гэдээ бид нар нэг яриад энийг мөрийн хөтөлбөртөө уяад ингээ яваад байгаа гэж ойлгож байгаа. За миний санаж байгаагаар Ардсан нам, Ардын нам хоёрын мөрийн хөтөлбөрийн дотор байгаа эрүүл мэндтэй холбоотой бүсчлэн хөгжил дэх эрүүл мэндтэй холбоотой хөрөнгө оруулалт нь бол бараг усны тус шиг адилхан байсан. Тэгэхээр одоо жишээлбэл Улаанбаатар хотод энэ төсөл хийгдээд явлаа гэхэд нөгөө бүсчлэн хөгжлийн үзэл баримтал дээр бүсүүдийн төвд Улаанбаатар хотоос чанарын хувьд одоо ойролцоо тийм хүртээмжтэй анагаах ухааны дэд бүтцийг зөөлөн дэд бүтцийг болон хатуу дэд бүтцийг хөгжүүлнэ гэсэн зохицуулт одоо зорилт байгаад байгаа. Тэр ер нь ингээ улсын хүрээнд том зургаараа харахаар яг хичнээн хэмжээний ийм мөнгөн нэгжээр нэг одоо хэмжигдэх хөрөнгө оруулалт Монгол улсад хэрэгтэй бөгөөд энэ нь одоо зөвхөн Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэг дээр түшиглээд барьж байгаа төслийн цаана 6 бүсийн төвүүд дээр ингээ хийгдэх төслөр нь ямар хэмжээний хөрөнгө оруулалт байж яг энэ чиглэлийн эрүүл мэндийн одоо жишээ татхад энэ зүрх судасны асуудлыг шийдэх вэ? Бид нэг том зургаар нь ойлгомоор байгаа юм. Бусдаар бол энэ эрүүл мэндтэй холбоотой, боловсролтой холбоотой яаралтай орж ирж байгаа асуудлуудыг бид нэг дэмжээл явуулж байгаа. Гэхдээ том зургаар нь асуудлыг хармаар байгаа. Одоо энд за тий. Дараад нь болохоор энэ ер нь бол нөгөө энэ халдварт бус 4 төрлийн өвчлөлийн нийгэм зүрх судасны одоо асуудал байгаад байгаа бол нөгөө 3 асуудал буюу Монгол улсын иргэдийн нас баралтын зөнгөлөх шалтгаан болоод байгаа бусад асуудлыг бууруулгаж чиглэсэн гадаадын зээл тусламж магадгүй хөрөнгө оруулалттай холбоотой төсөлбөрүүд оруулж ирэх үү? Энэ хоёр асуултанд хариулт авъя. Яг л одоо тогтолцооны хувьд яг л зөв асуулт асуудаг. Ер нь бол аливаа улсын одоо эрүүл мэндийн бодлого бол нас баралтыг бууруулах хамгийн одоо нас баралтын гол шалтгаан болж байгаа өвчнүүдтэйгээ хэрхэн тэмцэх гэдэг бодлого нэгдүгээрт байх шүү дээ. За энэ чиглэлд бол одоо ерөөсөө Монгол улсад нас баралтын гол шалтгаан бол зүрх судасны өвчин. Энэ бол одоо нийт нас баралтын 25%-ийг дангаар ажиллаж байгаа. За дараа нь бол одоо хорт тавдар энэ 20%-ийг эзэлдэг. За тэгэхээр ерөөсөө бид одоо энэ аварч болох нас баралт гэдэг нэр томьёог бас одоо бид эрүүл мэндийн яамнаас нэлээдгүй ярьж байгаа. Аварч болох, сэргийлж болох нас баралтыг ингээд яг одоо манай салбарын судлаачдын жил болгон нас орж байгаа хүний тоон дээр, өвчтөний ангилал дээр задлаад шинжилээд үзэхлээр 6000 гаруй нь буюу 3/1 нь аварч болох нас баралт байна. Жилдээ бид ч одоо 18,200-аас 300 орчим хүн нас орж байна. За тэгэхэд одоо энэ 3/1 гэдэг нь 6,000 иргэдэд бид хэрвээ тусламж түргэн очоод мэрэгжлийн тусламж үзүүлж чадах юм бол аварч болох хүний тоо 3/1 нь байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг энэ чиглэлд бид одоо хийх байгаа нэг том ажил энэ зүрх судасны төвийн ажил. За хоёр дахь чухал зүйл нь бол бид 21 аймагт түргэн тусламж түргэн очоод тээвэрлэлтийн явцад зөвлөгөө мэдээлэлтэйгээр одоо веб камерын зөвлөгөөтэй тогтмол интернеттэй ийм зөвлөх баг Улаанбаатар хотод колл центр дээр ажиллаад тээвэрлээд аймаг бүрийн эмнэлэг дээр тэр зүрхний шигдээс болсон бол бүлэнгийн хайлуулах, суцсан дотуурын бөглөөгийг гаргах, хэрвээ одоо харуулт болсон бол харуултын шалтгаан цусалдсан бол одоо хагалгаа хийгээд тэрийн дорн тогтоочдөг байх, гэмтэл босол тийм ээ жилдээ би 600 гаруй иргэдэд алдаж байгаа. Гэмтэл ослын тусламжийг шуурхаа өргөдөг. Дээрээс нь хамгийн чухал нь бас одоо хүүхдийн эрчим тэмцлээс сайжруулах гэсэн ийм том төсөл бас одоо энэний дараа бас та бүгдээр сойрхон батлуулахаар бас орж байгаа. Энэ бол 21 аймагт аймаг бүрийн чадварыг сайжруулах, хүний нөөцийг бэлдэх, түргэн тусламжийн сая хилдэг машин тоног төхөөрөмж, интернетэд суурилсан ийм тусламжтай том төвүүдийг хийхээр энэ төлөвлөж байгаа. За энэ төсөл маань өөрөө бас сая хэлсэнчлэн зүрх судасны төвөөс гадна одоо хэрэгжиж байгаа ADB-ийн том төсөл байгаа. Энэ бол одоо түргэн тусламжийн колл центрийн төв байгуулж байгаа. Энэ ажил явж байгаа. Нэг өсөндөө энэ гурван төсөл хоорондоо дандаа уялдаатай холбоотой. Бие биенийгаа
нөхөж дэмжсэн. За тэгэхээр анхан шатны тусламж үйлчилгээгээр бид яаралтай тусламжийг сайжруулад аймагтанд докторжуулаад за бүр агшин шатны эмчилгээг шаардлагатай болох юм бол Улаанбаатар хотод одоо яригдж байгаа Европын сэргээн босголтын банкны тал хувийн одоо энэ зээлээр хийж байгаа энэ төв дээр ирж дараагийн шатны агшин шатны одоо эмчилгээүүдээ хийлгэх аврагдах юм боломж нь бүрдэнэ. За бид бас ганцхан яаралтай тусламж гэхээс гадна зөв судасны өвчнүүд бас одоо архаг тэгсэн хэрнээ одоо агшин шатны тусламж үйлчлэг хэрэгтэй зүйлүүд байж тийм ээ. Тухайлх юм бол одоо хим алдалтай үед нь одоо янз бүрийн аппаратууд суулгаж пейсмейкерүүд гэж бид нэрлэдэг. За дээрэс нь одоо хим алдалтай үед илүү голомтуудын төлж идэхгүй болгогч гэдэг юм уу. За дээрэс нь одоо зүрх шилжүүлэн суулгах эмчилгээ хүртэл одоо Монгол улсад нэвтрээгүй байх жишээтэй. Ингээд энэ агшин төвчний эмчилгээнүүдээ Европын сэргээн босголтын банкны санхүүжилтаар ингээ хийхээр. За ингээд ерөнхийдөө бид энэ нас баралтыг 40% болгож, саяны сэргийлж болох нас баралтыг 40% болгох ийм том зорилтыг тавьж байгаа. Энэ маань одоо бараг 2400 500 хүмүүсийг аварна гэсэн ийм том зорилго. Тэгэхээр энэ тогтолцоо бүрдээд 28 оноос эхлээд энэ ажиллаж эхэлнэ гэж харж байгаа. Энэ тогтолцоо. Тэгээ би санааг нь бол ойлгоод байгаа юм сайдаа. Гэтэ яг тодорхой асуугаад байгаа зүйл болохоор нэгдүгээрт бүсчилсэн хөгжилгээд бид нар чинь баах юм болцоо. Бүсчилсэн хөгжлийн чинь тэр үзэл баримтлал сонгуулийн дараа байгуулагдсан засгийн газрын үзэл баримтлал би одоо хэвээрээ явж гин гэж ойлгож байгаа. Хурдтай хөгжлийн төлөх зориг, шинэ итгэл, шинэ юу лээ? Эрс шинтгэлээ лөө. Тий, эрс шинжилгээ тий. Тэгэхдээ миний ойлгож байгаагаар бол энэ 2 саяын удаа дараагийн хэлж байгаагаар бол энэ бүсчилсэн хөгжлийн концепц хэвээрээ байгаа юм гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 5 сая 21 аймаг ирж штэ. За сайн байна. Тэнгүүд энэ бүсчилсэн хөгжлийн яг тэр 6 төвд болсон тэн дээр арай илүү өндөр шатлалын эмнэлэг байх юм байна. Гэхдээ Улаанбаатарт байгаа эмнэлгээс дутхгүй тэр иргэдэд хүний эрүүл амьдрах эрхийнхэн дагуу тэр хүртээмжийг нь сайжруулах юм байна. Энэ рүү хөрөнгө оруулалт зайлшгүй юм байна. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээ ер нь ямар шохон байгаа хэмжээтэй яригдах вэ? Тэрнээс одоогийн ярьж байгаа жишээлбэл энэ төсөл ер нь хичнээн хувьд нь за тийм. Эрдэнэ төгшин нэмж гүцээгээд асуулт асууя. Тий, энэ дээр ямар нэгэн симуляц байна уу гэж би өмнөх орж ирэхэд асуужсан байхгүй. Тэгэхээр тэр симуляц зайлшгүй хэрэгтэй. Ингэснээрээ яаж юм гэхээр иргэдийн нөгөө мэдих хэрэг хангагдана. Ядаж засгийн явуулаад байгаа энэ бодлого, эрүүл мэндийн бодлого. Дээрэс нь яагаад энэ зээл тусламж нь зайлшгүй юм бэ гэдгийг ойлгох чимээр сайдаа би дэмжиж та бүхний аргументыг дэмжиж энэ асуултыг асуугаад байгаа. Тэгээд нөгөө утааны сонсголын үеэр танаа яамны төрийн нарийн бичгийн даргын хийсэнчлэн Монгол хүмүүсийн түгээмэл нас бараад байгаа шалтгаанд нөхцлүүдийг судалдаг лаборатори зайлшгүй хэрэгтэй юм байна. Урд улс бол энийг ойролцоогоор $100 сая багтааж хийх ийм судалгаа хийгдсэн юм байна гэж ярьсан. Тэр одоо яаж нэхлээрээ бид нар нэг энэ улстай нэг ийм лаборатори байгаад эрг амар бол мэдээд байгаа шүү дээ. Ерөнхийдөө за зүрх судас тэдэн хувьтай гэдэг байгаа ч гэсэн яг цаатлын байгаа шалтгаан нөхцөлийг нь нарийн судалдаг лаборатори суурьтай ийм центр хэрэгтэй байгаад байна гэсэн. Тэр энийг одоо жишээлбэл төсөвт оруулах уу яг хөө төлөө ярьж байсан шүү дээ. Гэх мэт 6 цогцоор нь харах тал дээр л мэдээлэл. За, их хоёр сайд хариулъя. За бид хөгжлийн бодлого төлөлтийн хуулиа баталсан. Тэр хуулийнхаа дагуу Монгол улсын нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр буюу дунд хугацааны 2026-аас 30 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрөө сая бид оны өмнө баталсан. Одоо энийг задлаад жилийн 1 жилийн төлөвлөгөөнүүдэ батална. За энэ бодлогын хүрээнд төсвийн хүрээ энэ хаврын чуулганд орж иж батлагдана. Тэр төсвийн хүрээнд үндэслээд төсөв зохиогдож намар өргөн баригдана. За тэгэхээр энэ төсвийн бодлого төлөлтийн хууль бол нэлээд чанга хууль. Төсвийн сахилгаатай нэлээд сайжруулах, төрийн хөгжлийн бодлогыг доктортой байлгах үүднээс хийгдсэн. Альва улс төрөөс хамаарч бодлого өөрчлөгдөхгүй байна гэдэг зорилгоор олон жилийн улс төрийн намуудын зөвшөлтсөн үр дүнд бий болсон хуулийн байгаа. За ингээд хийх ажил, хөгжүүлэх салбарууд, төслүүд бүгд хуулчлан батлагдсан. Бид энэ 5 жил тэр хүрээнд энэ дотор л ажиллана. Шинээр альва шинэ хөтөлбөрийг оруулах гарах асуудал нэлээд босго өндөртэй. Зөвхөн техник эдийн засгийн үндэслэн хийгдсэн эдийн засгийн үр ашиг байдал нь тодорхойлсон улсын төсөв буюу гадаадын зээл тусламж нь их усрын олдсон ийм төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр нэлээд санхүүгийн сахилгаатай болгож байгаа.
Тэр байтугай сонгуульд дэвших, нэр дэвшигч нар ер нь клигчж бай. Улс төрийн намуудч бай. Зөвхөн хөгжлийн бодлого төлөвийн хуульд нийцүүлж сонгуулийн мөрөө хөтөлбөрөөр боловсруулж оруулна. Хэрвээ үүний одоо гажсан нийцээгүй хөгжлийн сонгуулийн хөтөлбөр оруулж ирвэл тухайн улс төрийн намыг сонгуул нэр дэвшихээс нэр дэвшилтээс хасах үлтрийн юм хатуу зохицуулалт юм байна. Тэгэхээр бид одоо 26-аас 30 онд хийх энэ 5 жилийн хөтөлбөр дотроо л хөгжлийнхаа бодлогыг ярьж төсөв мөнгө хүрээлж энэ дээр тооцоо хийгээд явна шүү л гэж. Эрүүл мэндийн сайд талаасаа салбар талаасаа чин бүрэн сайд хариулъя гэж. Чин бүрэн сайд нэмж хариулъя. Хүчилсэн хөгжлийн бодлого бол хэвээрээ байгаа. Гэхдээ эрүүл мэндэд онцлог зүйлүүд байна. Хуучин бид энэ бүсийн онцлогын эмчилгээний төв байгуулж байсан гол шалтгаан бол аймаг болгонд бид одоо өрн дээр өртөгтөө тэр тоног төхөөрөмжүүдийг суйрлуулж чадахгүй, эдийн засгийн хязгаарлагдмал байсан учраас иргэдийг бүсчилж эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай авахын тулд ингээд бүсчилж хөрөнгө оруулалтыг хийж байсан. Өнөөдрийн нөхцөл байдал өөр болсон. Өнөөдөр бид бүсчилсэн хөгжлийг ярихдаа эрүүл мэндийн салбарыг бол арай өөр. Бид одоо 20 минутын хот гэж яриад байгаатай адилхан эмнэлгийн тусламжийг хамгийн ойрхон, ялангуяа энэ яаралтай тусламжийг хамгийн ойрхон эмнэлэгтээ очиж авдаг байх. Хаана амьдарч байгаасаа үл хамааран амьд явах хэсгээ шийдвэж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ чинь хүний эрхийн хамгийн чухал зүйл. Тийм учраас бид энэ бүсчилсэн бодлогоосоо эрүүл мэндийн тусламжийн илүү аймаг бүрд тусламж хүрдэг байх юм тогтолцоо хийж өгөх гээд энэ бодлого өөрчилж Гэр сайд болон чин бүрэн сайдаа энэ цохлон сайд ер нь бол би дэмжиж байгаа юм. Гэхдээ илүү нөгөө ойлгомжтой байх үүднээс. Яг тэгэхээр нэг талтаа бол бүсчилсэн хөгжлийн чин бодлого дээр болохоор яг таны ярьж байгааг эсрэгээр бичсэн байгаа шүү. Яг эсрэгээр нь бичсэн байгаа. Салбарын сайд нь болохоор яг нөгөө талаас нь яриад байна. Тэгин чи айгу тийм миний хувьд ойлгомжгүй зүйл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо нэг бол сая тэргүүн шадар сайд болохоор бүсчилсэн хөгжлийн бодлого бол яг хэвээр энүүгээр явна гэж байгаа. Тэнгүүт идеологийн хувьд энэ шал өөр нөхцөл байдал үүсгэж би ойлгоод байна. Одоо би эргэлзээж иж магадгүй, буруу ойлгосон байж магадгүй. Тэгэхээр энэ мэд ойлголтуудаа сайхан дэлгэрэнгүй өгөөд явбал зүг байна. Тэгээд нөгөө та 25 оны 2 сарын 3-4-ний өдрүүдэд утааны сонсголыг удирдсан. Тэрүүгээр чинь баахан юмнууд гарцсан. Одоо нөгөө араас нь хийгдэх ажил дахиад хийгдэж байгаа. Тэн дээр ярьж ирсэн эрүүл мэндийн яамны байр суурь сайд нь өөрчлөгдсөн ч гэсэн цаашаа явах ёстой л гэсэн байр суурийг хэлье да. Тэгээд зарчмын хөдөлгөөнийг дэмжиж байна. За, тэргүүн шадар сайд Жэнх баяр. Эрдэнэт шинэ тантай санал нэг байгаа юм. Бид нөгөө Монгол улсын нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ 5 жилээр баталсан. Тэр баталсан бодлого маань өөрөө төвлөрлийг сааруулах, бүсчилсэн хөгжүүлэх тэр үзэл санааг дотроо шингээж байгаа. Сая чин бүрэн сайд хэлдэг нь эрүүл мэндийн салбар арай өөр онцлогтойгоор эрүүл мэндийн тусламж үзүүлэх чадварыг 21 аймаг жигд бий болгоно. Энд эдний яриад байгаа тэр чадвар бий болгох бодлого нь энэ 26-аас 30 он хөгжүүлэх үндсэн чиглэл дотор бодлогоор тусцсан байхгүй. Бүсчилсэн хөгжилтэй холбоотойгоор жишээлбэл одоо юу гэдэг таны сонгогдсон тойрогт бүсийн одоо 2 дугаар зэрэглэлийн том улсын чанарын 2 дугаар том эмнэлэг ажил эхэлсэн явж байгаа. Энэ 27 хоногт ашиглалтанд орохоор. Энэ бичлэнгээс нэг талаас нь аваад ингээд шийдээд 27 27. Буюу одоо нэгдсэн 1 2 3 4 дугаар эмнэлэг ад гэдэг шиг одоо бүс